Сайн уу найзуудаа. За Yogi Friends-ийн дараагийн дугаар эхэлж байна. Ингээд энэ удаагийн дугаард шинэхэн найз Тамирагаа урьж оролцуулж байна. Одоо Тамираатай би анх удаа танилцж энэ дугаарыг хийж байгаа. Та нар ч гэсэн анх удаага уулзч хийж байна. Ингээд Тамираа маань өөрийгөө ингээд өөрхөн товчхон танилцуулж байна. За сайн уу. Бүгдээрээ сайн уу. Yogi Friends-ийн шинэ гишүүн Тамираа байна. Та одоо Ками гэж дутаад болно. Yogi хичээлээд би одоо 4 жил болж байна. Yogi багш болоод 1 жил болж байна. Цомтой танилцуулах бол юм байна. Тэгээ өнөөдөр гоё нарлаг гоё өдөр нь өөдөөс гоё нарны эрчим тусаад гоё. Нарлаг сайхан өдөр байна. За Тами одоо багшилж байгаа юу? Одоо багшилж байгаа. Одоо Eliza Dance and Yoga Center гэдэг pole dance yoga хосолсон студид yoga багшилж байгаа. Vinyasa yoga багшилж байгаа. Vinyasa. Би бас Vinyasa. Nice. Тэгвэл нь одоо нэг хэд ажиллаад багшлаад хэр удаа тагсан? Би 12 сараас багшилж гисэн гэхэр ч одоо 6 бас 7 сар болж байгаа. Хагас жил болж байгаа. Тийм ээ тий. Тэгээ багшлах юм ямар байна? Багшлах би ингээд дөнгөж одоо өнгөрсөн жилийн 6 сард яг Yogi 200 цагийн багшлахаас сургалтыг авч дуусаад. Тэгээд сурсан юмнуудаа өөртөө шингээгээд ойлгоод нөгөө хэрэгжүүлээд явж байхад нөгөө багшлах хүсэл амар их байсан. Их төрдөг байсан. Тэгээ ямар ч тач багшлана гэж бодож байгаа. Ласантед эхлээд Kegel yoga багшаар ажилласан. За. Kegel yoga багшаар ажиллаж байгаад дараа нь яг өөрийнхөө Vinyasa урсгалаар багшлаад 12 сараас багшилж ирсэн. Тэгээд анх багшлахад бол үнэхээр амар сандралтай амар хэцүү. Тэгээ нэг уучраач авахгүй. Тэгсэн юм ингээд хичээлийн дараа ингээд хүмүүсээс асуухад ингээд аягүй гоё байлаа таалагдлаа юм тэндээс аягүй гоё урам аваад. Тэгэл явандаа багшлаад ирэнгүүт угаасаа тэр сандрал байхгүй болоо. Яг хүмүүстэй хүрэх юм аа хүргээд. Тэгээ яваад тасчдаг юм билээ. Одоо хиймсэн ийм заагадаг ч гэсэн бодол төрж байна тийм. Хүрэх гэсэн санаагаа мэдүүлэх гэсэн санаагаа яг одоо хүргэдэг болсон гэх юм уу? Зөв. Яг за яг бодлороо яриаг тасч та. Миний хамгийн сонирхож байгаа юм. Эхний хүмүүс нөгөө нэг явр ингэж орж ирэхдээ ингэж юу яагаад гэдэг штэ жоохон яах вүлээ гэдэг хүмүүсээс жоохон санаа зовч юм уу нэг жоохон тэгээд идэг штэ. Чи яг яагаад анх явр сонирхож ирсэн? Одоо манай ирчүүд ингээд яг уулын тийм бэлтгэл аягүй сонирхдаг юм шинээс санагддаг. Тэгээд жоохон жирэх юм уу эцэг санаа зовх юм аягүй их надад ажиглагддаг л та. Тэгээд би бас эрэгтэй хүмүүсийг yoгийн зам мурт yoгийн хичээллэр урсгалт одоо таниулын мэдүүллийн ганц эмэгтэй хүн хийдэг юм биш шүү гэдгийг ойлгуулахыг бас аягүй зорддог. Зөв. Тэгээд миний ажигласан зүйл болохоор ингээд хвчлэн ингээд дандаа эмэгтэй хүмүүс хийдэг. Тэнгүүт ингээд дунд нь ганц нэг эрэгтэй хүмүүс аваад тэгэхээр жоохон ингээд дан эмэгтэй хүмүүс байдаг болохоор эмэгтэй хүн хийдэг юм байна. Гэсэн ойлгож хоёр санаа зовыг бие бэрээд идэх юм шиг байна. Яг үндэ бол яг бол яг нэг хүүс хамаарахгүй. Ер нь хүн болгон зориулагдсан зүйл. Зөвхөн дасгал төдий зүйл биш гэдгийг л ойлгож болох гэдэг. Тэгээд ер нь хүмүүс yoгийг харахтаа болохоор дан ганц нөгөө тураах хэрэгсэл дасгалтуудын одоо үзэмс талдаа гэж хараад байгаа буруу ойлголттой байгаа. Жохон имжиглэмээр санагддаг. Энэ буруу ойлголтыг жохон тайлахыг одоо хичээдэг. Тэгээд эрэгтэй хүмүүсийг одоо yoгийг илүү хийгээсээ одоо мөн чанарыг ойлгосоо гэж боддог. Түүний төлөө бас алхмуудыг хийн цаашдаа хий гэж бодож байгаа. Зөв. Тэгээ Yogi Friends гэсэн ч бас тийм бид нар нөгөө yogi хүмүүс таниулах, yogi ач тусыг мэдрүүлэх бас тэгээд шинэхэн багш болох байгаа хүмүүс бас зөвгөө өгөх гэдэг байдлаараа илүү нөгөө нэг хүмүүст ингээд өөрсдийн сурч мэдсэн зүйлүүдээ yoga энэ бичлэгээрээ дамжуулж бас аюу яа гэж хүргэе гэсэн зорилготой байдаг. Тэгээ бас Тамираа маань ингээд биднэртэй бас маш их баяртай байна. Тэгээд одоо нөгөө түрүүн санаа зовдог ингээд нөгөө эмгтээчүүд хийдэг гэсэн шүү дээ. Чи анх чамд тийм бодол төрчихсөн юм уу? Надад бол би анх yoga хичээлсэн шалтгаан эхлээд тухайн үед ковидын дараа байсан. Тэгээд нэлээд жоохон таргалдтай болоод сэтгэл санаа жоохон даун байдалтай. Ийм сэтгэл санааны уналтанд орсон байсан. Тэгээд бэлтгэлээр хичээлээ гэж бодож байгаа. Зүгээр юу ч мэдэхгүй yoga яваад авцаахгүй. Тэгээ yoga хийсэн яг эхний өдрөөс яг анхны хичээлээс ингээд би төвдөө ирж чадсан. Ингээд анх удаа юу ч бодохгүйгээр өөртөө төвлөрөөд өөрийгөө сонсч эхлээд тэр мэдрэмж надад амар тийм огт мэдэрч үзэж байгаа гайхалтай мэдэрч байсан. Тэгээд
яг тэр өдрөөс л за энэ л яг миний хийх юм байна да гэж бодоод тэгээд тууштай йогоор хичээлээд йог юм болчихсон. Тэгэхээр яг би ойлгохшоор ингэж байна. Одоо штэ санаа зовж байгаа эрэгтэй хүмүүс хэвээ энийг сонсч ивэл санаа зовох ч юм уу ингээд айсан имээсэн байдлаа та байж байгаарай. Би нэг төвлөрөдгий. Байж байгаарай гэж хагаад нэг өөрийгөө нэг төвөө олоод ойлгоод үзээсэй гэж бас бодож байна яг зөв үү. Тийм ер нь бол йогийн мөн чанар бол йогийн зорилго бол бясалгал. Бясалгалын зорилго бол ер нь төвдөө их өөрөөрөө сонсох, өөрөөрөө хамт байх. Тэгээд хүмүүс одоо ер нь одоо монголчууд эрэгтэй хүмүүс одоо яг их санаа зовж байгаа нь зөвөр хитрхи ингээд өөрсдөө тийм байх хэрэгтэй юм байх хэрэгтэй гэдэг нь бусдын бодол бусдад нийцүүлэх гэх юм уу. Нийгмийн цензуртэй айгаа өөрөө баригдсан юм шиг санагддаг. Өөрөөрөө байж чаддаггүй юм шиг санагддаг. Заавал тийм байх хэрэгтэй юм байх хэрэгтэй гэдэг үгнээс айгаа хаалттай зүрх сэтгэл нь хаалттай юм шиг санагддаг. Тэр нь жоох өрөвдмөр санагддаг. Өөртөө цагаарч чаддаггүй, өөрийгөө сонсч чаддаггүй нь жоох харамсалтай байдаг. Ер нь Европ чигсээ хараад байхлаар ер нь дан эмгтэй гэлтгэр нь эрэгтэй хүмүүсийн айгүй их йогоор хичээлдэг. Тэрийг бас ингээд анзаарах ойлгох юм уу. Тийм хүүсийн тийм жинхэнэ асуудал бол энэ дээр бол байхгүй. Тийм анх нөгөө нэг эрэгтэйчүүд дээр нь интгэх амар их хийдэг байсан гэдэг ярьдаг шүү дээ. Яг бол тийм тэгээ сүүл рүүгээ эмгтэй хүн нэг одоо орс эмгтэй нөгөө нэг 80 донд багада багшиж хаваар ороод тэгээд яг илүү их нөгөө нэг төвөнд илүү барууны тэгээд Америкт илүү дэлгэрээд гээд түүх дээр бас үзчихсэн. Одоо тэр эмгтэй нэрийг санахгүй. Гэхдээ нөгөө йогийн түүх ресурсээр үзчихсэн. Тэгээд тэр эмгтэй нь бол багш нь бол яг хатаа ханддаг байсан. Ахгүй эмгтэй ерөөс ахгүй эмгтэй хэрэгцүүл биш гэж үздэг байсан шүү дээ. Тэнгүүт одоо эсэргээрээ те 20 тоо юм бас эмгтэй үнийг хийх ажил гэсэн ингээ явж байгаа. Тэгэхээр бид нарын бас нөгөө төрөгдөл бас байгаа даа шүү дээ. Тэгээд одоо анги авснаас танаа ингээд эрэгтэй хүмүүс хэрэг явж байна. Миний хүрээллээс таньдаг хүмүүс маань хүнээс одоо нэг хүмүүс явдаг. Тэгээ бас нэг залуу байдаг. Ер нь 2 хүн байна. Ер нь бодлол нь яваад эхэлсэн хүмүүс аяа. Тийм яваад эхэлсэн хүмүүс байна. Тэгээд нөгөө багш нь бас өөрөө эрэгтэй хүмүүс эрэгтэй хүн байдаг болохоос эрэгтэй хүмүүс хандгал бас олон байдаг. Гэхдээ л бас эрэгтэйчүүдийнхээ оролцоог бол нэмэгдүүлмээр байна. Тийм тий. Эрэгтэй хүмүүстэй багш хүмүүс зорж очиход бас их дуртай байдаг. Тэгээ би бас саяхан нөгөө йогийн френци бардмаа гэсэн нэг зүйл сонсч ирсэн. Йогиг хөдлөн нөгөө сэтгэл санаагаар гутарсан асуудал хийдэг гэж. Хүмүүс ер нь хөвчлэн тиймэрхүү ойлголттой байдаг юм байлээ гэж сонсч ирсэн. Тэгээд нэг тийм ер нь л ингээд йогийн талаар айгүй буруу ойлголттой ч гэх юм уу. Мөн чанарыг таних байгаа жоохон харамсалтай. Гэхдээ тэрийг ойлгуулах, тэрний мөн чанарыг таниулах нь одоо бидний зорилго гэж бодож байгаа. Тэгээд та бүгд зөвөр түгэх одоо ойлголтыг цаашаасны бичлэг болон ярилцлага энэ сэдвүүдээр хүргэхийг зорих болно. Тэгээ бас гоё надад одоо хамгийн их таалагдсан зүйл нь йогийн френц гадна дээрээс нь ингээ маш гоё ингээ тэнгийн хүрээний мэддэг юм шиг санагддаг. Одоо сая нөгөө йогийн фестивал боллоо шүү дээ. Тэгэхэд ингээд энэ сүүлийн одоо 23 оноос хойш би одоо багш болсон. Тэрнээс хойш ингээд маш олон гоё таньдаг хүмүүстэй болсон байгаа байхгүй. Бүгдээрээ энийг сонирхолтой. Тэгээд ингээд одоо ярилцахад ч гэсэн амар ингээд гоё тухтай гэх юм уу ингээд харж байгаа өнцгөө би ийм байна гэхэд нөгөө санаа зовхгүйгээр илэрхийлэх боломжтой. Тийм найзууд бас маш их баяртай байгаа. Тэгээд бас нөгөө эрэгтэй хүмүүс орж ирээсэй гэдэг санаа маань болохоор бас нөгөө энд нөгөө ганцаардалт эрэгтэй хүмүүстэй амар их байдаг гэж сонсогдсон. Тэгээд нөгөө сэтгэл хөдлөлттэй өвдөлтөд ягаад гэхээр эрэгтэй хүмүүс чинь дотгошоогоо багасаа нөгөө сэтгэл хөдлөлтөө илэрхийлэх тийм одоо боломж жоох дутуусдаг шүү дээ. Тийм болохоор энэ зүйлийг ингээд дамжуулаад бас хийгээсэй гэд бас боддог. Чамд одоо яг ямар бодлоо? Тийм миний бол хавтны ярьсны санал нэг байна. Эрэгтэй хүмүүс ихсэн дотгошоогоо одоо тэр дотроо мэдж байгаа өөрхөн асуудлуудыг аль болох дарах эсвэл нөгөө өөр зүйлээр ингээд хаах ч юм уу. Асуудлаа тухайн үед нь шийдэж чадахгүй өөртөө ингээд сэтгэл зовёртойгоо тийм асуудлуудаа ойлгох гэхээс илүү өөрийгөө хуураад яваад идэв. Тэргээ сонсохгүй ч юм уу тэргээ ингээд одоо найзуудтайгаа уулзах ч юм уу. Эсвэл зугаад сэнгэлж гэх юм уу. Тиймэрхүү юмнуудаар ингээд эсвэл өөр шинэ хүмүүстэй танилцах ч гэх юм уу. Нэг иймэрхүү одоо төр зүрийн одоо ад жаргалаар одоо тэр сэтгэлийн одоо дотоодын хоолойгоор дараад байдаг юм шиг санагддаг. Дотох асуудлуудаа нөгөө
сонсож ойлгох гэхээс илүү улам дараад нуугаад идэх юм болов тэрийг өөрсдөө хураад идэх юм гэж би анзаарсан. Тэгээд үүнийг тайлахын тулд хүн туслахцууд бол хүн өөрөө л байдаг. Тэгээд хүн өөртөө хамт байж өөрийгөө сонссноор л одоо яг бүхий л одоо тэр сэтгэл дотор байгаа асуудлууд, зангилаанууд нь тайлагдана. Тэр хүн өөртөө хамт байж сураасай л гэж бодож байна. Тэгээд өөртөө хамт байхад нь яг тусалдаг шүү. Тийм тийм. Нөгөө нэг анх бас нөгөө юу ярьдаг штэ. Йог болохоор анх яагаад йог хийж хүмүүс хийж ингэж нөгөө Патанжали йогийн судар дээр байрлалуудыг ингэ заадаг вэ гэхэлэр нэг бясалгал хийхэд бол биеийнхээ нэг одоо бүх нөгөө чиглэлүүдийг гаргахын тулд йогийн бясалгалуудыг хийдэг байсан. Тэгээд дараа нь бахан юм мэдэрсэн сэтгэлээ мэдэрдэг гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр бас энүүгээр далгамдуулаад бас нэг чиний ярьсан дээр дөрөөлөөд гэдэг шиг хүмүүстэй бас хөрчмөр санагдлаа. Тэгээ бас өөр одоо эрэгтэй хүмүүсээ бас анхааруулж хэлэхэд чамд юу санагддаг вэ? Одоо йогоор гэдэг магадгүй ингээд өрөөд энэ бичлэгийг үзэж ч юм уу нэг эрэгтэй ингээд йог хичээх юмсан гэдэг тэгээ явж чадахгүй байгаад байдаг хүн зориг өгөх юм. Зориг өгөх юм юу бусдын бодол ерөөс битээ хамаарах хин чамайг юу гэж хамаагүй зүгээр л өөрийгөө мэдрэхэд хангалттай. Ер нь бол тийм л зүйл байхад хангалттай ш. Тэгээд орчинд нь олон эмэгтэй хүн байна уу, эрэгтэй хүн байна уу, бах бай хамаагүй зүгээр өөртөө зориулж тэгээ бусдад таалагдах гэж биш, бусдын бодолд нийцэх гэж биш. Тийм бодлоосоо салчгал юм бол яг хөтөөгээд авчихна. Тэгээ яг дээр бас тэгдэг шүү дээ. Яг ингээд тасалгаа ингээд яг үнэхээр өөр төрөд төвлөрч чадсан хүн. Эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу, хааны юу байгаа нь ерөөсөө хамаагүй гэдэг. Энэ буруу хийж гэнэ үү, зөв хийж гэнэ үү ерөөсөө анх ярьж байгаа хүмүүс л ганц нэг тэгээд ирсэн. Тэгээ нөгөө утаа хийсэн хүмүүс ч ерөөсөө тоодохгүй шүү дээ. Тэгээ манай ингээд нэг мерсер ганц нэг эрэгтэй хүмүүс явж байгаа, ганц хоёр удаа явж байгаа байлждаг. Тэгэнгүүт манай ангийн хүмүүс ингээд жоохон харамсалхийл уур нь бид нар тоогоогүй штэ гээл. Тэгэл дамаа яасан эсэгээ сонсохлоор нөгөө амир олон эмэгтэй хүмүүсээс уучраа санаа зовоод болсон ч гэх юм уу. Чи ер нь тэгж санаа зовж ирсэн үү өмнө? Би ер нь тэгж санаа зовж байгаагүй. Харин нөгөө дасгалуудаар л илүү одоо ингээд зөв хийх хичээдэг байсан юм. Одоо ингээд адилхан энэ зэрэгцэл хийх зорддог байсан. Тэгээс нэг санаа зовдөг юм бол надад ерөөсөө надад юм зүгээр дасгал хийж байгаа өөртөө төвлөрөөд төвдөө ирсэн мэдрэмж надад хангалттай байсан учраас бусад гадаад орчнууд надад хамаатай байгаа. Энийг сайн сонсоосоо гэдэг. Эхтэй ч эмэгтэй ч ер нь бол та өөрөө ямар нэгэн шийдвэр гаргасан өөртөө үнэнчээр тэ яг нэг өөртөө татдаг байгаа хүндээ яг хийхийг хүсэж байгаа зүйлийг хийж өгөөрэй. Чи өөртөө тийм зөвшөөрөл өгдөг байх зоригтой байгаарай. Одоо тэгэл яг гэдэг нь амар гоё уяа хатан бас айгүй гоё ингээл нөгөө нэг ингээл хүчтэй чадaltaй ч гэх юм уу байх албагүй шүү дээ. Зүгээр та ингээд зүгээр амьсгалж исэн ч гэсэндээ зөв амьсгал авч яана гэдэг чинь тэгэл йогийн амьсгал болоо явждаг. Тэгэхээр бас нөгөө нэг эрэгтэй хүмүүс бас нөгөө жоохон хатуу байдаг шүү дээ. Тэрүүн дээр бас санаа зовлт байдаг болоо. Миний бодлоор ихвчлэн одоо ингээд хүмүүс йог хийхлээр шууд ихэд үр дүн хүсэж байгаа юм санагдав. Шууд л уян хатан байх хэрэгтэй юм шиг, шууд л чадал байх хэрэгтэй юм шиг, шууд тэнцвэртэй байх хэрэгтэй юм шиг ойлгоод байдаг. Яваандаа тууштай багаар хичээлжиж сонголт нь аян дээр нь, чадал нь аян дээр нь, тэнцвэр нь аян дээр нь. Тэгэхгүй чи шууд нэг дасгалаа хийгээл шууд л хүчтэй болох хэрэгтэй юм шиг, шууд л сонголттой болох хэрэгтэй юм шиг. Шууд үр дүн хүсэж байгаа юм шиг харамсалтай санагдаж байна. Тэгээд йогиг бол нэг үр дүн хүсэхгүйгээр хийвэл илүү чухал. Одоо тийм зүгээр л мэдрээ тухайн хүч юм мэдээ тий. Яг энэ цагийн хүч мэдрээ. Ямар ч үр дүн хүсэхгүйгээр зүгээр хоёр гараа өргөж байгаа бол хоёр гараа өргөж байгаа төрөд төвлөрөх хэрэгтэй. Амьсгалж байгаа бол амьсгалтаараа төвлөрөх хэрэгтэй. Тэгээд хэцүү үйл яг нөгөө нэг яг гараа өргөж байгаа. За миний яг аль болж ажиллаж байгаа гэдэг дээрээ яг төвлөрч байгаа юм. Яг ийм зүйлүүд дээр ийм майнд дээр л ажиллах юмнууд болохоос биш. Хажууд эмэгтэй хүн байна уу, эрэгтэй хүн байна уу? Би ганцаар эрэгтэй байна уу? Эсвэл олон эмэгтэй хүн байна уу? Би хүчгүй байна уу? Би хатуу байна уу? Тийм тэнцвэргүй байна уу гэдэг бол огт хамаагүй. Ерөөсөө гол зорилго нь өөрийгөө мэдрэх, яг энэ цагийн хүчтэй төвлөрөхийг мэдрэх нь чухал. Тэгээ ганцхан цаг ч юм уу, 30 минут ч юм уу тэр нь тэгээд маш үр дүнтэй байдаг шүү дээ. Бид нэр ингээд магадгүй ингээд зүгээр суугаад за юм бодохгүй гэхээр айгу хэцүү шүү дээ.
Яагаад тэгэхээр ингээд ийм орчин нөхцөлд амьдардаг иргэн тойрны бүх зүйл тэгээ дээрэс нь өөрсдийн маань амьдрал гээд айгүй шугам тавьчихсан байдаг. Яг нь дасгал хийхээр жоохон ингээд одоо биеийг ингэж нөгөө нэг шахаж байгаа юм шиг мөртлөөсөө зөв амьсгалыг яг тухайн үедээ төвлөрчтэй яг тэрүүхэн мөчөд нэг өөр тийш явчаад ирсэн юм шиг. Тэгээд одоо ингээд чи бясалгал хийдэг үү? Би одоо өөрийнхөө одоо йогийн багш заавал өдөрт өөрийнхөө хувьдаа йог хийх хэрэгтэй байдаг шүү дээ. Өөрөө заавал йог хийж ийж, өөрөө заавал йогийн зөв мөрөөр явдаг байж ийж, бусдад одоо йога заана. Өөрөө хийдгүү байж ийж бусдад заана гэхээр одоо ямар хөрсөндөө болсон байхгүй шүү дээ. Тэгээд би сая энэ йога багшаар төгсөөд йогийнхоо урсгалыг өөрчилсөн. Өглөөлөө илүү хов йога хийгээд оройд илүү өргөсөн амраасан сонгосон энэ йога хийж байгаа. Тэгээд ингээд төвчөртэй болоод ирэхээр ингээд арай өөр. Тэгээд өдөрт ер нь 1 цагийг йогт зарцуулдаг. Тэгээд өглөөдөө 30 минут, оройдоо 30 минут. Тэгээд өглөө ихчлэн би нөгөө эхлэлтэй амьсгалын бясалгалаар эхэлдэг. Тийм найдаж шатдаг. Хэвчлэн би болохоор 4-7-8 амьсгалыг 4 секунд байлаа, 7 секунд байлаа, 8 секунд байлаа. Эхлээд өөрийнхөө амьсгалыг өөрчлөхгүйгээр яг байгаагаар мэдрээд амьсгалаа жиглэрсний дараа, төвлөрсний дараагаар амьсгалын дасгалын шатыг мэддэг. 4-7-8 энэ болохоор тайвшруулах одоо бие махбодыг энэ цагт төвлөрөх маш хүчтэй дасгал байгаа. Тэгээ хвчлэн амьсгалын дасгалууд дээр төвлөрөөд бясалгал руу орчдөг. Эхний 3-5 минутанд нь төвлөрч бясалгал хийж агаад дараа нь йог руу ороод йогийнхоо төгсгөлд би хвчлэн залбирлын бясалгал хийдэг. Залбирлын бясалгал нь одоо хвчлэн одоо ингээд өөрийн шийдэж чадахгүй асуудал биш. Надаас хамааралгүй асуудал байхад хүмүүс санаа зовдөг шүү дээ. Тэр яачих вэ, энэ яачих вэ? Өөрөөс нь хамааралгүй зүйл. Тиймэрхүү зүйл байвал залбирлын бясалгал аяг их тусалдаг. Сэтгэлийг хамаагүй хөнгөж өгдөг. Хвчлэн залбирлын бясалгал хийн, тарины бясалгал хийн. Би жоохон шашинлаг тийм ээ. Спиричуал төл юм. Зөв. Спиричуал талдаа. Энэ надад илүү цогтөг гэх юм уу? Тийм байна. Чи өөртөө үнэнчээр яаж штэ тий. Зөв. Хүн болгоо өөрийнхөө бясалгал хараа. Хүн болгоо адилхан. Тийм. Одоо зүгээр залбирлын бясалгал гэдэг бас нөгөө шийдэж чадахгүй асуудал гэдэг юм шээс. Бас нөгөө өөрөөс хамаарах асуудлуудаа бас олд юм шиг надад санагдаад байна. Тулгамдж байгаа асуудлууд байх юм бол тэрнийхээ талаар ингээд бодоод ч юм одоо тэр яагаад гэхлээр арай хөндлөнгөөс харах боломж юм шиг байна. Яг бясалгал хийх. Тэнгүүд нэрээ бас энэ талаас нь хаалт болох юм биш ч тийм надад бас юм хөө шийдэж чадахгүй юм надад айгүй бас дай намайг гэж яадаг. Ямар төрлийн бясалгал илүү чам таардаг вэ? Илүү нөгөө нэг жоох энерги татраа. Өөрийгөө мэдрэхээс гадна дээрээс нь өөрийгөө нөгөө нэрэн би мэдрэх гэж бас. Тэгэхээр чи би завгүй нэг жоох төвлөрч. Тэгээд яг одоо жоох ингээд мэдрээд хэлэхдээ тэг ингээд одоо нэг амьсгал дээрээ төвлөрөөд өөрийгөө яг байгаа гарна ингээд зөвшөөрөөд ирэнгүүт цаанаасаа ингээд нэг тийм төвдөө ороод ирэх юм нэг оршихуй болж ирдэг гэх юм уу өөрөө. Тэгээд иргэн тойрны зүйлийг бусад зүйлийг ай өөр зөвхөн хардаг гэж байна. Тэгэхээр нэг илүү ухаантай болсон юм шиг илүү нэг юм нэг доктортой яг зөвхөн хараад байгаа юм шиг санагдав. Тэнгүүч өмнөх зүгээр ингээд би одоо магадгүй ингээд ямар нэгэн зүйл боддог гэдэг сэтгэл хөдлөлөөр хандж шүү дээ. Хандах магадлал өндөр шүү дээ. Яг л бид нар багасаа тэгээд өссөн учраас энэ нөгөө зуршил болсон байдаг. Яг бясалгал болчихсон яг тэрийг нэг арай нэг өөр чи хүн шүү, чи маш шүү гэсэн мэдрэмж юм шиг төрж байгаа юм шиг санагдав. Бас их гайхалтай тийм сонирхолтой мэдрэмж бас турш үзмээр санагдлаа. Тий, тэрийг бас хийгээд үзээрэй. Таа ч гэсэн магадгүй үзэж байгаа та маань амьсгал дээрээ төвлөрөөд өөрийгөө ингэж мэдэргээд хичээгээрэй. Тэнгүүтээ нөгөө толгойд орж ирж байгаа асуудлууд байдаг шүү дээ. Тэрийг түр байж байгаа. Дараа шийдэх гэдэг юм уу те. Тэгээд тэрнийхээ дараа нэг бодоод үзээр арай өөр бясалгал шууд ингээд бодлоо хойшлох чадахгүй шүү дээ. Анх бясалгал хийж байгаа хүн бол ямар ч туслахгүй, йогоор хичээлгүй, бясалгал гэж мэдгүй хүн
Тэгэхээр бодлоосоо яаж амжих вэ гэвэл ерөөсөө нэг зүйл дээр төвлөрөх хэрэгтэй. Нэг зүйл дээр юм уу нэг бодол дээр барьж аваад төвлөрөх юм бол бусад бодлуудаа анзаарахгүй байж чаддаг. Жишээ нь амьсгалын дасгал хийж болно. Амьсгал дээрээ төвлөрөөд хамраар болж байгаа амьсгал хөвлийг дүүргээд цэцэж гарахтаа халуун амьсгал гарч ийн гэдгийг мэдэрч болж байна. За эсвэл мэдээ анаад хамгийн хайртай хүнийхээ нүдийг бодож болно. Одоо ээжтэй ч юм уу эсвэл өөр болохгүй бол бурхан багш гэж юм уу. Нэг зүйл дээр төвлөрөх юм бол бусад бодлуудаа анзаарахгүй байж чадна. Ерөөсөө бодлоосоо ангижрахын тулд ерөөсөө нэг зүйл дээр төвлөрөх. Хүн угаасаа огт юуч бодохгүй байна гэж байхгүй. Нэг зүйлийг анзаарч нэг зүйл дээр төвлөрөх юм бол аяанда тэр нь ингээд хүчрхчээс хуугаад эренгүүт элдвийн бодлоосоо ангиждаг болно. Тэгээд шууд бүх бодлоосоо цухтаа бүх бодлоо дарна гэж байхгүй. Тэр угаасаа айж багаар хичээл тууштай байж ижил юм бодохгүй нэг зүйл дээрээ 5 секунд төвлөрөхөд л хангалттай. Тэгээд тэр нь айжмдаа 6 секунд болно, 7 секунд болно. Тэгээд энийг энгийн баг зүйлээс хэлэх хэрэгтэй. Тэрнээс хинч шууд суугаад туслахдаг юм байхгүй. Энийг яг л очиж шиг хөгжүүлдэг зүйл. Гахалтай зүйл. Манай шаардлагын байгаль бас айгүй гоё. Шаагаад бас ярилцсанд орж байна. Гоё байгалийн эрчмийг шингээж байна. Тийм байна. Чиний хувьд өгөх зүйл юу вэ? Бас ягаагүй ажиллагаа амьсгал дээрээ төвлөрсөн хамгийн ихний шүү дээ. Одоо ингээд анх хичээл орж ирж байгаа хүмүүс ингээд хоолоогоо цасаа тохгүй байгаа нь мэдрэгдээ. Нэг өөртөө эйгүү байгаа нь ингээд шууд харагддаг. Тэгэнгүүт ингээд амьсгал дээр нь төвлөрүүлээд ирэхэд яваандаа 2-3 өдрөөс ч юм уу маш шал өөрчлөгдсөн шүү дээ. Тэгээл ингээд нэг 2 сар мар явсан бас шал өөр. Шууд ингээд төвлөрөөрөө гэдэг юм чинь ингээд сүчдэг. Тэгэнгүүт ер нь бол нөхөө нөгөө хийж сайжрах. Тэрнээс биш яна би тийм штэ, яна би юм штэ гэдэг юм айцаа бас болоосаа хүмүүсээс хэлмээр. Дээрээс нь бас нэг юм байна. Хүмүүс нөгөө одоо орж ирэнгүүтээ ч юм уу маш их голдог. Эмэгтэй хүмүүсийн ядрыг сайн мэдгүй. Эмэгтэй хүмүүсийн хувьд ингээд орж ирэнгүүтээ талын ингээд одоо йогийн хэлэх ч юм уу тойл энэ байлаа гэж хэлж байгаа ингээд орж. Би одоо ингэж энэгүүрээ тулаарай. Энэ маань ингээд байна. Нүгүрээ юм галбартай болохоор байна гэх ингэж айгүйх хэлдэг. Тэгээ өөрийгөө айгүйх голдог. Одоо би хардаа энэ маань ийм. Энэ маань ингээ хувьтай болчихсон. Энэ маань ингэчихсэн гэх нэг муулахад байдаг. Тэрийг би ингээ шууд цэвтэр. Хөө байж байгаа гэж байгаа нөгөө зогсоогоод таны энэ одоо нүчин гоё байна. Таны одоо мөрчин гоё байна. Та ингээд ийм гоё одоо хөлтөө байна тий. Ийм гоё ингээд хүчтэй гартай байна гэдэг өөрийнх нь давуу талуудыг хэлж өгөхгүй болоод нэг өөр тэрийг хөтөл марттлаа ингээд өөрийгөө амар их шүүмжилсэн байт юм билээ. Тэгээ бас энэ бичлэгээрээ бас дамжуулаад ирэхэд хэрвээ та үзэж байгаа эмэгтэй хүн бэвэл дараа нь тавираа эрэгтэй хөллөөс ярих байгаа. Маш их өөрийгөө битгий голж байгаарэ. Өөрийгөө бас битгий шүүмжилж байгаарэ. Би тэгдэг байсан, би тэгхвэсэн чинь чадсангүй дээгээд тэрийг өшөөж уржиж сураарай. Тэрнээс биш би чадсангүй, би ярьчихгүй юм гэж хэлдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар өөрийгөө битгий ингэж загинж бас яаж байгаа юм хэлмээрээ. Эрэгтэй хүн талаасаа ямар вэ? Эрэгтэй хүн талаас гэх юм бол одоо хамгийн наад захын жишээ бол одоо уйлж болохгүй тий. Уйлах хэрэггүй, эрэгтэй хүн уйлж болохгүй. Уйлах юм бол тусал дороо харагддаг. Их нийтлэг энэ маш их буруу ойлголт байгаа. Тийм. Уйлах бол сэтгэлээ чөлөөлөх одоо ямар нэгэн асуудлаас хэцүү байгаа зүйлээс өөрийгөө цэвэрлж сэтгэлийн цэвэрлэгийн нэг хэлбэр ахгүй уйлах. Тэгээ би бол ингээл ер нь бол шууд ингээд үйлчдэг төрөл юм. Тэгээд үйлчлэхээр ингээд сэтгэл сайхан онгоцтой цэвэрлэх. Тэрнээс рүү хичээ санаа зовдгоо гэж. Уусаа гарч байгаа юм яадаг гэж. Тэгээд уйлах үедээ сайхан үйлчлэх хэрэгтэй. Тийм зоригтой байх хэрэгтэй. Энэ бол нэг юм сул дорой биш. Тийм сул дорой биш. Зүгээр өөрөөрөө байгаа гэж. Тийм өөрөөрөө байгаа гэж. Тэгээ угаасаа ингээд сэтгэлд байгаа хэцүү зүйлийг тэгж тайлж авах хэрэгтэй, ойлгож авах хэрэгтэй. Тэгээ эрэгтэй хүмүүс бол өөрийгөө амар өөртөө айгу хатуу ханддаг. Тийх ёстой, амьдралаа тэгж авах ёстой, ийм байх ёстой. Одоо нийгмийн хүлээлтэнд ч гэх юм уу, одоо ийм байгалийн бус одоо нийгмийн одоо нийцүүлэх заавал амжилттай байх ёстой, тийм байх ёстой гэдэг зүрхээ айгу хаацсан байдаг. Зүрх хаалттай байна гэхээр жоохон утгагүй сонсогдож магадгүй. Зүрх хаалттай байна гэх нь альваад тэнцвэргүй хандах юм болгоныг одоо тийм л байх ёстой, ийм л байх ёстой, өөр зам байхгүй. Тэгэхээр ямар ч ад жаргалгүй болно гэсэн үг, ямар ч амьдралаас гоё сайхныг мэдэрч чадхаа болно гэсэн үг. Тэгээд эрэгтэйчүүд маань хөвчлэн зүрх нь хаалттай байгаа гэсэн.
дандаа тийм байх хэвээр, ийм байх хэвээр. Тийм ер нь тийм байх ёстой гэдгийг харин тийм баригдсан. Тэгээ ямар ч ирэх чөлөөгүй, ямар ч ирэх мэдлгүй. Тэгээ өөрөөгөө сонсох мэдлгүүний тийм хаалттай зүрхээ хазан одоо нэг тийм ханахууд шигдсэн байгаа юм шиг надад санагддаг. Ахаа нөгөө нэг яриад байдаг шүү дээ бас нөгөө шашны бас нэг бяцлаглалын хүмүүсийн ярьж ирсэн нөгөө ботлын хүлээс гэж бас яриад байдаг шүү дээ. Нөгөө амар их зүйлийг боддог, тэгээд нийгмийг боддог, ихэнх хүмүүс ингэж амьдрах ёстой гэсэн нэг цензуртай болсон. Тэр нь ингээд бас бодлогдсон. Тэгээд тэрүүгээр ингээд өөрийгөө бас хүртэх юм шиг бас санагдав. Дотор нь бол одоо би тэгмээр байна, ингэмээр байна. Би тэгж андмаар байна. Тийм зүйл хиймээр байна. Их зүйл ингээд байгаад байгаа хгүй. Тэрийг мэдээд байгаа хгүй. Гэсэн хэрнээ одоо ерөн тойрны хүрээллийнхаас ч юм уу, нийгмээс ч болдго юм уу. Тийм байж болохгүй. Тэгэх юм бол намайг хүмүүс ойлгохгүй, хүмүүс хүлээж авахгүй, нөгөө бусдад таалагдах гэсэн бас сэтгэл зүй байв. Бусдад гоё харагдах гэсэн, бусдад сайн байх гэсэн, хүчтэй харагдах гэсэн. Өөртөө тэгж хатуу ханддаг хүн бас бусдад бас хатуу ханддаг гэж би бас яг итгэдэг байхгүй юу. Жишээлх юм бол яг бүрэн хэлсэн шүү дээ. Ингээд нөгөө уйлж болохгүй гэдэг нөгөө нэг бүр ингээд кодлцсон багаас нь тий. Тэгэнгүүт ингээд насан туршдаа том болцоо байна ч гэсэн тий. Ийм юмнуудыг би одоо уйлаад явах гэж юм уу. Ихтэй хүн тийж бодлоо гэж бодоход магадгүй хажууд нь одоо өөр нэг хүн ингээд уйлах юм бол чи одоо нулимсаа үзүүлж яах гэсэн ч гэдэг юм. Би тийм ярианууд айгүй сонсч ирсэн хүмүүсээс тэгэхээр нөгөө нэг өөртөө яг яаж ханддаг шиг бусдад бас ханддаг юм байна гэж бас ойлгоод байна. Тэгэхээр та хэрвээ ингээд нөгөө бусдад хамтаалантай найз төгтөөгөө ингээд зөөлөн гоё ингээд хайцдаг байлаач өөртөө бас айгүй гоё зөөлөн хандаарай. Энэ нь цаагаараа бас бусдад ч гэсэн тэр хандлт нь бас явж байгаа бодож байна. Тэгээ нийтлэгдээ бүх эрдчээчүүд маань тийм биш гэж байгаа юм шиг. Энэ донд олон сайхан одоо өөрийгөө олсон, хөгжсөн, өөрийгөө мэддэг олон хүмүүс байгаа. Гэхдээ нийтлэгдээ нийт эрчүүдийн мас маань нийгэмд зохицох гэсэн, бусдад таалагдах гэсэн, сайн хүн болох гэсэн, хүчтэй хүн болох гэснийхаа төлөө тийм дүрд айгу орж өөрийгөө хааж, өөрийнхөө хүсэл зорилгыг хаадаг юм байна шүү гэдгийг би ажигласан. Тэгээд эрчүүд маань тэгээ өөрийнхөө мөн чанар, өөрийнхөө дотоод хүслийг хаагаад ингээд дүрд багт орж амьдарч байгаа юм санагддаг. Тэгээд тийм амьдрал эрчүүж гэлтгүй яг эмэгтэй хүмүүс ч гэсэн би ч өмнө ч гэсэн тийм зүйлтэйсэн байхгүй юу. Гэтэ одоо ч гэсэн тийм бас сайжирч л байгаа л та. Нөгөө сайжирт юм байна шүү дээ. Гэтэ нөгөө нэг зуршил гэж бас гэдэг юм лээ. Олон жилийн нөгөө нэг багасаа ингэсэн за ингэ бодчихгүй дээ. Хичгүүдээ гэдэг нөгөө зуршил ингээ бодол нь ингээ нөгөө зуршил болцсон шууд ингээ ороод ирдэг. Тэнгүү тэрийг хөөе гээд за энэ чинь биш шүү гэ өөрийгөө тайвшруулаа тий. За энэ хүмүүс бодох нь бодно бодлоо гэж яа тийм ингээд зөөллөөд өгөхгүй болоод яг нөгөө нэг зуршлууд амар хийх юм байлээ. Тэгэхээр тэрийгээ бас ажиглаад хийх хамгийн одоо чухал алхам бол өөрийгөө ажиглах тийм. Би ийм бодолтой байна, ийм мэдрэмжтэй байна. Тийм юу боддгоо мэддгүү хүмүүс ч гэсэн байдаг шүү дээ тий. Бид нар ч гэсэн яг тийм харамсалтай юуж бодох байна. Өөрийгөө сонсох байгаа хүмүүс надад аяа өргөлтэй харамсмаар санагдаг. Одоо юуны төлөө амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл амьдарч байгаа. Заавал хүн бол утга учиртай амьдрах шаардлагагүй л тий. Байдаггүй л ахalta. Гэхдээ ингээд өөрийнхөө юунд дуртай, юу хийх ёстой. Тэрийг олоод мэдвэл бас нэг амьдрал арай өөр ганц жагалтай ч. Тийм тий. Тэгээд дуртай зүйлийг хийгээд явна гэдэг шиг сайхан зүйл байхгүй. Тийм шүү. Нилээл хадлаа яриа боллоо. Нохоо чорчлээ. Тэр нохоо дөрөв амир хөрх ийм бүргө цовцоогоо суудсан байсан шүү дээ. Шаазгай чорчлээ. Хэд гин чорчлээ. Нарлаг сах өдөр байна. За тэгээд энэ хүртэл одоо ярилцсанд маш их баярлалаа. Өөр одоо магадгүй эргэжтэйчүүдийг уриалаад нэг гоё яг хийгээч гэсэн. Түрүүн ч зөндөл хэлсэнтэй тэндээ дахиад нэг айгүй чанс хийсэн үг хэлээ. Яг бол зөвхөн эмэгтэй хүний хийдэг зүйл биш. Ганц эмэгтэй хүний ч хийх зүйл биш. Энэ бол хүн болгон зориулсан өөрийгөө олох, өөрийгөө таних, яг энэ цагийн мөчөө мэдрэх, илүү утга учиртай амьдрахад зориулсан одоо өөрийгөө мэдрэх, төвлөрөхөд шаардлагатай зүйл. Одоо та яг одоо юу хийж байна? Та хоол идэж гин үү? Та алхаж гин үү? Та эсвэл амарч байна уу? Яг тэр үеэ мэдрэх, тэр тухайн цаг мөчөөл мэдрэх боломжийг олох нь яг юм шүү. Баярлалаа. Маш гоё. Yogi Friends-ийн одоо шинэ гишүүн бастаа маш их баяртай байна. Одоо цаашдаа бид бүгд хамтдаа Yogi мөн чанар, Yogi-ийн зорилгыг одоо та бүгдэд өмнөөр нь
мөн чанарыг таниулахад Баярлалаа. хичээж ажиллах болно. Тэгээд өнөөдрийн ярилцлага байсан. Баярлалаа. Ундраа Баярлалаа таны. Намасте. Тий, намасте. Тэгээд Тамирагийнхаа Instagram-ыг бас оруулчих. Тэгээд та бүхэн маань дагаарай. Маш гоё одоо ухаарлал харилсан пост, story, reels оруулдаг байгаа. Тэгээд бас та бүхэнд бас сэтэл бас өгөх байх гэж бодож байна. Ингээд маш энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд өдрөө сайхан өнгөрцгөөрэй. Баярлалаа.